өдрийн минь төргий. За бид ингээд Номиолтон компани маркетингийн ингээд газраас явж байгаа маа та тэгээд өөрөө ингээд үйлчлүүлэгчтэй ингээд маш сайхан эерэг мессежийг өгөж ингээд сошиал орчинд маш гоё эерэг хандлага ингээд төрүүлсэн байна. Тэрний хандлага гоё сэтгэлийн хаваалцаач. Тэндээ амар гайхсан. Гэнт фэйсбүүкээр явсан. Яасан бол бас юугээ битсэн бол та гэдэг амар гайхсан. Эхлээ унсан чинь амар гоё сэтгэл төрсөн. Ажилдаа амар хайртай. Энэ салбарт би яг 5 жил ажиллаж байгаа. Тэгээ одоо ингээд декрет аваа явна. Жирэмсэн 2-3 цартаа жирэмсэн. Амар баярлсан. Анх удаа тийм сэтгэл хүнээс тэгж мессежээр аваад амар гоё юм билээ. Бид нар хүртэл уншаад бүр амар баярлсан. Тэр хүний бичсэн хамгийн гоё зүйл нь яасан гэхээр маскны цаанаас хүртэл инээж байгаа мэдрэгцэг гэсэн. За нэг ганц энийг үзүүлээ. Манай ажлынхантаа тэгээ маскны цаанаас одоо энийгээ дээжтэй гэж хүм болгон дэж байгаа. Тэгээ байнга хөдөлтөө авахчд хүртэл сайн уу фэйсбүүкээр яваад илээ штэ гэж. Тэгээ хүм болгон харсан юм шиг байлээ. Сошиал яваад тасан байлээ штэ нэ. Сошиал фэйсбүүкээр яваад илгээд байгаа штэ. За тэгээд ер нь ажил дээр ямар хүн хандлагатай ер нь ажилтдаг вэ те тэр талаараа ярих юм бол ер нь л эерэг байхыг хичээд байна штэ. Гэртээ альва энэ тэнд одоо нэг муухай энерги болсон газраа зэсэн те тэрийг амартаа үзгүй ажилдаа чин сэтгэлээсээ зориулаад ажиллаа хийх тэгээд дуртай. За баяр. За тэгээ манай ингээд номингийн оролцдог ямар тийм арга бүтээгдэхүүний хан дээрээс бас бэлгэлээ. Тэгээд ийм gift card-ыг бас бэлгэлж байна. Тэгээд баяр хүргэе өшөө олон сайхан эерэг мессежүүдийг нийгэмдээ түгээж байгаарэ гэж хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.